хийдвэ. Бид энэхүү 1.5 паунд жинтэй төхөөрөмжөндөө батарейны амьдрах хугацааг 10 цаг хүртэл ихсгэсэн. Батарейны амьдрах хугацаа 10 цаг гэдэг нь би Сан Францискогоос Токио хүртэл видео үзээд бүхэл өдөржингөө цэнэгтэй хэвээр нисч чадна гэсэн үг шүү дээ. Энэ сайхан хэрэг биш гэж юу? Мөн батарейны амьдрах хугацаа 10 цаг хүртэл цаг гэдэг нь түр гормын хугацаанд сар гаруй ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид iPad-ээ унтраахад энэ нь автоматар унтах, горимд орох бөгөөд эргээд сарын дотор ирэхэд цэнэгтэй хэвээр байх болно. Орчны нөлөөллийн хувьд iPad нь хамгийн сайн иргэн гэсэн үг. Хүндэтгэл prompt гал удаашруулагч, мөнгөн ус, PVC агуулгаагүй мөн хөнгөн цагаан болон хийн хаалтыг нь дахин ашиглах боломжтой. За ингээд iPad-ийн техник хангамжийн хувьд товчхондоо ийм байна. Одоо эргээд програм хангамжиндаа орцгоё. Бид iPad дотор суулгасан зарим хэрэглүүрийг авч үзсэн. Дотор нь суулгасан бүхэл шинэ хэрэглүүрийг одоо харин 3 дахь талын буюу хөндлөнгийн хэрэглүүрүүдийн тухай ярих болно. App дэлгүүрийн тухай ярих болно. Хэрхэн яаж ингээд манай iPhone програм хангамжийн ахлах дэд ерөнхийлөгч Scott Forstall-ыг өргөхийг хүсэж байна. Өглөөний мэнд App дэлгүүр асар их амжилт олсон. Бид ердөө жил хагасын өмнө л эхэлсэндээ. Гэтэл хэдийнэ манай үйлчлүүлэгчид дэлгүүрт манд байсан. 140 мянга гаруй хэрэглүүрээс 3 тэрбум гаруй хэрэглүүр татаж авчээ. Бид iPad бүтээхдээ эдгээр хэрэглүүр тус бүрээс виртуалаар хайрцагнаас нь шууд ажиллуулах боломжтойгоор зохион бүтээсэн. Одоо бид үүнийг 2 арга замаар хийж чадна. Бид эдгээр хэрэглүүрийг пикселээр наривчлалтайгаар ачаалж болно. Дэлгэцийн төвд хар хайрцаг. Бид мөн автоматар 2 пикселээр эдгээр хэрэглүүрийг бүтэн дэлгэцэнд ажиллуулж чадна. Энэ үнэхээр гоё. Хэрхэн ажилтгийг нь үздэцгээе. За би iPad-н дээр app дэлгүүрт байгаа бүх өөрчлөлтгүй хэрэглүүрээс татаж авсан байгаа. Та бүхэнд хоёрыг нь ачаалж үзүүлье. Facebook-ээс эхлэе. Энэ та бүхний мэддэг дуртай Facebook ажиллаж байна. Фото зурган дээр дарж болно. Түүнийг өөр зургаар солилоо. Харин одоо та дэлгэцний баруун доод буланд байгаа 2x гэсэн товчийг харж байгаа байх. Энэ товчон дээр дарахад бид хэрэглүүрийг автоматар бүтэн дэлгэц дүүргэнэ. Би буцаад мэдээ рүүгээ орлоо. Өөрийнхөө танилцуулга руу орж дэвсгэр зургаад харъя. Facebook маш олон текст, фото, видео ашиглаж байна. Гэхдээ графикийн техник хангамжийг жихнээр нь харуулдаг хэрэглүүрийн тухайд ямар болохыг сонирхъя. Тоглоомын тухайд ямар вэ? Одоо нэг тоглоом руу орж үзье. Энэ бол ESPN-ээс гарсан X-Game Snowcross. Одоо та бүхний харж байгаачлан энэ тоглоомын ихэнд видео гарч байна. Видео iPad дээр гайхалтай ажиллаж байна. За видеог алгасаад шууд тоглоом руу оръё. Уралдааны мотоцикл аркад дефолтыг